За аав маань мэдээж хэрэг өөрөө олон жил өдөрдаач өөрөө олон жил насаараа хөгжимчин байсан. Тэгээд өөрийнхөө зохиол дээр ажиллахад бол арай илүү дөхөмтэй байсан гэж боддгоо би. Тийм ч учраас өөрийнх нь зохиосон зохиол болгоно амьдралаа олсон. Иргэд ард түмний сонсох дуртай ийм сайхан хөгжмүүд байдаг. Тэр нь өөрийнх нь зохиол хөгжмийнх нь оргил нь гэхүүдээ уран хас бүжгийн жижиг байна. Тэгээ уран хас бүжгийн жижиг бол яг ардынхаа уламжилт тэр хөг аялгуу барьж бичсэн ширэн дууга өөрийнх нь тэр амьд түүхээс сэдвчлэн зохиосон энэ уран хас гэдэг өөрийнхөө тэр зохиолыг санал болгож энийг балет болгооч гэж санал болгосон үндсэн дээр ширэн дуугийнхаа энэ зохиолыг тайзнаа болгосон хэрэгэлтэй. Би бас аавынхаа энэ бүжгийн жижиг энэ хөгжмүүдээр дандаа бахархаж явдаг. Өнгөрсөн жилээс хойш энэ пянзны асуудал яригдсан. Тэгээд энэ пянзыг хийсэн сайхан залуучууд, энэ пянзыг бүтээсэн сайхан хувь хүмүүс, энэ пянзан дээр ажилласан уран бүтээлчид бүгдээрээ л зарим нь хөгжимчин байх жишээтэй. Тэгэл энэ бүтээсэн хүмүүст гэр бүлийнхаа зүгээс маш их баярлаа гэдгээ хэлмээр байна. За тэгээ эцэст нь би юу хэлмээр байна гэхээр ер нь бол монголчууд үндэсний урлагийн хамгийн гол хөгжим болох морин хуур байж байна. Энийг гэр гэртээ залсан шиг манай энэ залуучууд иргэд гэртээ бас энэ сайхан пянзыг ер нь цогдуулж Монголынхаа урлагийг дээдлээсэ гэж би та нарт хүсэж байна. Та нартай хамгийн сайн хүсье.